Кино цагдаа нар алгын хэрэг гарсан байшин дээрч мөрдлөг хийж байгаа үйл явдлаар эхлэх бөгөөд хачирхалтай нь тэд амиа алдсан эхнэр нөхөр хоёроос гадна байшингийн зойрноос шороонд болсон залуухан бүсгүйн цогцос олдог. Тэд бүсгүйн хэн болохыг тогтоож чадаагүй учраас түүнийг Жэйн До гэж нэрлэнэ. Дислэгч Уид болон мөрдөгч Шилтон хоёр байшинд гадны хүн нэвтэрсэн ул мөр байгаагүй ч эхнэр нөхөр хоёр хэн нэгнээс цухтаах гэж оролцсныг анзааран ихэд гайхдаг. Ингээд үйл явдал байшингийнхаа доод давхарт Уид амьдсан моргийн газар ажиллаулдаг Тилтний гэр бүл рүү шилжих ба аав Том Тилтон хүү Остин Тилтон хоёр тижээмэл мөрийн хамтаар моргтой ажиллаж байдаг. Тэд хөгжмийн аянд саяхан хүргэгдэж ирсэн түлэгдсэн хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийж байх ба цогцыг задаж дууссаны дараа Остин ааваасаа хохирогч юунаас болж нас барсныг асууна. Тэр өөрөө хохирогчийг угаартаж нас барсан гэж үзэж байсан ч аав нь хохирогч гал гарахаас ч өмнө толгойдоо авсан шархны улмаас амьсгал хураачсан байсан гэж тайлбарладаг. Дараа нь Том тамхилахаар гарч Остинч цогцыг далд хийчгээд тэмдэглэл бичиж байтал гинэд гаднаас хачирхалтай чимээ сонсогдож айж төгссөн Остинч гарч шалгахад энэ нь түүний найз охин Эма байж таардаг. Эма Остиныг гадаа хүлээж залхаад дотогш орж моргийг сонирхон Остиноос түн цогцсуудыг харуулахыг гуйхад Остин ихэндээ цааргалсан боловч яг энэ үеэр аав нь орж ирээд тэдэнд зөвшөөрөл өгнө. Улмаар Остин цогцсуудыг харуулхад эхнийх нь Айрин гих хохирогчийн нүд амийг нь битүүлж ойсон цогцос харин хоёр дахь нь толгойдоо буудуулж шархыг нь цагаан даавуугаар битүүлсэн цогцос байх ба хөлд нь хонхойсон байдаг. Томи эрт дээр үед амьд хүмүүсийг үхсэн гэж андууран оршуулахаас сэргийлж хөлд нь хонхойдог байсан талаар Эмад тайлбарлана. Дараа нь Остин Эма хоёр хамтдаа болзоонд явхаар цахилгаан шатан дээр очтол яг энэ үед мөрдөгч Шилтон Жэйн Догийн цогцост задлан хийлгүүлэхээр авчрах ба энэ нэлээд яаралтай хэрэг байж таардаг. Ингээд Остин эндээ үлдэж аавынхаа ажилд туслах хэрэгтэй болж Эма дараа уулзъя гэж амлахад тэрч дуртай дургүй тэндээс явна. Остиныг эргэж ирэхэд мөрдөгч Шилтон Жэйн Догийн хурууныхээ ямар ч системд бүртгэлгүй учраас тэд хэн гэдгийг нь олж тогтоож чадахгүй байгаа гэдгийг хэлээд өглөө гэхэд бүсгүйн үхлийн шалтгааныг олж мэдсэн байхыг гуйдаг. Мөрдөгчийг явсны дараа аав хүү хоёр ажилдаа орж цогцыг эхлээд гадна талаас нь шинжилж үзэхэд бүсгүйн биен дээр ямар ч ил шарах соруу гэмтлийн ул мөр байхгүй цэвэрхэн байсан ч нэг л эрүүл бус харагдах бөгөөд нүд нь булангарцсан байдаг. Үүнээс гадна ямар ч гэмтэлгүй хэрнээ бугуй болон хөлийн шагаан хугарсан байдалтай байх ба тэд бүсгүйн хумсныхын завсраас зөвхөн хойд зүгийн бүсээс олддог хөрсний шороо олсон нь бүсгүйн цогцос олдсон газартай таарахгүй байдаг. Дараа нь тэд амийг нь ангаалгаж үзээд хөлийг нь огтолж мөн нэг шүдэн байхгүй байгааг олж мэдэх ба аман дотроос нь нэг хачирхалтай утас олно. Ингээд Томиг биедэн зүсэлт хийж эхлэх гэтэл гинэт өрөөний гэрэл анивчин өрөөнд байсан радио шажигнан дуугарч дотор чихүүцэн хүүхдийн дуу явж эхлэх ба Остинч хурдхан очиж радио сувгийг солино. Томи хийж байснаа үргэлжлүүлж цогцыг зүсгэхэд хачирхалтай зүйл тохиолдож бүсгүй дөнгөж сая нас барсан юм шиг биес нь маш их цус олгоодан гардаг. Остин бүсгүйн арсны дээжээс авч хөргөгчөнд хийчгээд хадгалсан уудтай цуснууд нь гоожж байгааг анзаарн цусыг цэвэрлэх зур Томи бас нэг хачирхалтай зүйл олж илрүүлэх бөгөөд бүсгүйн уушиг нь яг л түлэгдсэн мэд хавхар болсон байдаг. Улмаар зүрхийг нь гаргаж үзтэл бүрч хачирхалтай зүйл илэрч бүсгүйн зүрхийг олон удаа дахин зүссэн юм шиг шархны орон гарсан байдаг. Гэтэл яг энэ үед гадаа хүчтэй адар бороо орж эхлэн өрөөний гэрэл анивчин гаднаас хачирхалтай чимээ гарахад Остин шалхахаар явж харин Томи ажлаа үргэлжлүүлж байгаад санамсаргүй өөрийнхөө гарыг зүсчихдэг. Энэ зур Остин харанхуй коридорт ямар нэг сүйтгэнсэн дүрс харж гэрэл асаахад юу ч байдаггүй бөгөөд тэр хонглоос гарсан чимээг дагаж явсаар агааржуулах хоолой руу шагааж үзэхэд тижээмэл мууранд маш хүнд шаргадчихсан өхлөд байдалтай олдно. Остинч муураа аваад яаралтай тусламж үзүүлэхээр аав дээрээ яаран очиход Томи муурн аврагдахаасаа нэгэнт өнгөрснийг ойлгон зовлонгоос нь салгаж өгөх ба муураа цогцос шатаах зууханд хийн чандарладаг. Тижээмэл муурн түүнд талигааж эхнэрийг нь санагдуулдаг байсан учраас тэр ихэд гуниглана. Тэд хэсэг гашуудсныхаа дараа задлангаа үргэлжлүүлж энэ удаад Жэйн Догийн гидсийг зүсэж үзээд нэг хачирхалтай зүйл олсон нь цэцэг байдаг бөгөөд Томи хэсэг хайж үзсний эцэст энэ нь зөвхөн хойд бүсэд лургадаг хортой ургамал болохыг олж мэднэ. Энэ нээлт бүсгүй хойд зүгийнх байж магадгүй гэсэн тэдний таамгийг улам баталж өгдөг. Харин энэ үеэр гадаа адар бороо улам ширүүсэж радиогоор дуу цахилгаантай хүчтэй адар бороо шүнжэнгөө орох талаар анхааруулхад санаа нь зовсон Остин задлангаа маргааш үргэлжлүүлэхийг санал болгоно. Гэсэн ч Томи ажлаа хойшлуулахаас татгалзаж өнөөдөртөө багтаан цогцыг задаж дуусгахаар шийддэг. Удалгүй тэд бүсгүйн биеэс даавны өөдөс олох ба энэхүү даавны өөдөст түүний алга болсон шүдийг боосон байснаас гадна даавн дээр учир битүүлэг ромб тоонууд бичсэн байдаг. Даавны материал бүсгүйн амнаас олсон утастай адилхан байсан тул тэр үхэхээсээ өмнө даавны өөдсийг залгисан болж таарч байв. Остинч Жэйн Догийн цогцсноос олж мэдсэн зүйлс дээрээ үндэслэн түүнийг ямар нэгэн шашны зан үйлд үргэл болгосон байх гэж үзэхэд аав нь хүүтэйгээ санал нийлэлгүй хэрвээ тийм байсан бол биеийнх нь гадна ямар нэг шарах байх ёстой байсан гэж хэлдэг.
Ингээд тэднийг цааш нь маргаж амжихаас өмнө гинт радио унтарснаа өмнө нь яваад байсан хачирхалтай хүүхдийн дуу дахин явж эхэлнэ. Остинд муу совин төрж Моргоос явцгаая гэж хэлсэн боловч аав нь татгалзан задлангаа цааш үргэлжлүүлж Жэйн Догийн арсыг өвчөөд нэгэн хачирхалтай зүйл олж илрүүлнэ. Бүсгүйн арсны дотор тал бүхэлдээ учир битүүлэг тэмдэг дүрснүүдээр дүүрсэн байдаг. Гэтэл яг энэ үеэр бусад цогцснуудыг хадгалж байсан хөргөгчнүүд өөрөө онгон өрөөний гэрлүүд анивчиж байснаа юучгүй бутран хагарч өрөө хав харанхуй болно. Айд сандарсан аав хүү хоёрч гарч идэн олж тусгаад өрөөнөөс болгоомжтой гарч цахилгаан шатан дээр очсон ч тог тасарчихсан учраас цахилгаан шат ажиллахгүй нөөц цахилгаан ус хүрийн хүч хүрэлцэхгүй байдаг. Ингээд тэд арын хаалгаар гарах гэж оролцсон боловч хаалгач бас гацчихсан бололтой онгоодөггүй. Гинэд тэд хин нэгний хөлийн чимээ ойртон ирэхийг сонсож айж балмагцсандаа Томигийн ажлын өрөө рүү цухтаан өрөөнд ороод хаалгыг нь дотроос нь түгжинэ. Томиг мөрдөгч шийлтэнтэй холбогдох гэж оролдох зур тэд хонх жингэнэх дуу ойртон ирэхийг сонсох ба Остин хаалганы доорх завсраар шагааж харахад хөлд нь хонх уйсан байсан цогцос хаалганы гадаа ирчихсэн зогсож байх нь тэр. Хөлдөө хонхтой цогцос хаалгыг хүчээр нээх гэж оролдоход аав хүү хоёрч хаалгыг хүнд шүүгээгээр хаана. Остин энэ бүх хачирхалтай үйл явдал Жэйн Догоос болсон гэж үзэхэд Томми хүүгийнхээ хэлсэн зүйлд эргэлзээр байдаг бөгөөд тэр гарынхаа шархыг хараад шархаа цэвэрлэхээр угаалгын өрөө рүү явдаг. Гэтэл гинэт ямар нэг үйл үзэгдэх хүч Томми руу дайран угаалгын өрөөний хаалга өөрөө хаагдаж Остин ч аавдаа туслахаар очсон боловч хаалгыг нээж чадалгүй өрдөөл аав нь ямар нэг зүйлтэй тэмцэлтгийг гаднаас нь сонсно. Хэсэг хугацааны дараа хаалга өөрөө аажмаар онгооход аав нь угаалгын өрөөний шалан дээр хэвтэж байх ба тэр хүүдээ түн рүү дайрсан зүйл Жэйн Доо шиг булангарцсан нүдтэй байсан гэж хэлдэг. Ингээд тэд энэ бүхнийг зогсоохын тулд Моргийн өрөө рүү буцаж очих ёстойг ойлгон замдаа хонхтой цогцсны нүрийг бүтээж байсан даавууг олох ба тэднийг Моргийн өрөөнд очиход бүх цогцс хадгалах хөргөгчнүүд хоосон цогцснууд нь алга болсон байдаг. Тэд Жэйн Догийн цогцсыг устгахаар шийдэн цогцос шатаах зууханд хийж шатаахаар болсон ч цогцсыг яг зуух руу зөөх гэтэл Моргийн хаалга өөрөө хаагдан түгжигддэг. Остин хаалгыг нээх гэж өчнөн янзаар оролдоод эцэст нь сүхээр цавчин хаалганд завсар гарган шагааж хараад айн цочирдно. Хаалганы гадаа амнуудыг нь ойсон аярины цогцос зогсож байх нь тэр. Ингээд ямар ч аргагүй болсон аав хүү хоёр Жэйн Догийн цогцсыг өөрсдөө шатаахаар шийдэж биен дээгүүр нь бензин асан шүдэнд зурхад санаанд оронгүй зүйл тохиолдож галын дүл шуудхан л өрөөний таазанд хурч өрөө шатаж эхэлнэ. Тэд галыг арай гэж унтраасан боловч хачирхалтай нь бүсгүйн цогцос ямар ч түлэгдсэн шинжгүй зүгээр байдаг. Тэд цогцос яагаад шатаагүй гайхаж байтал коридороос чимээ гарч цахилгаан шат дүжигнэн дуугарч ажиллаж эхэлдэг. Ингээд Остин Томми хоёр тэндээс цухтаахаар шийдэж цахилгаан шат руу гүйж очин товчийг нь дараад хүлээж байтал хөлдөө хонхтой цогцсны хонх жингэн дуугарч ойртонорч байгаа нь сонсогдно. Удалгүй цахилгаан шат жирч тэд яаран дотор шороод хаалгыг нь хаах гэсэн боловч хаалга нь гацчгаад хаагддгүй бөгөөд хонхтой цогцосч тэдэн дээр хурж ирэхэд Томми сүхэ далайн цогцсыг цавчиж орхидог. Гэтэл гинэт эмэгтэй хүний ёолох сонсогдож Остин ч гайхан очиод шалгаж үзтэл Томми цогцсыг биш харин Остинтой уулзахаар эргэж ирсэн Эмаг андуураад цавччихсан байдаг. Остин ч амьсгал хурааж буй найз охиныхоо хажууд гашууд нь суухад аав нь түүнийг татан цахилгаан шат руу буцааж оруулах бөгөөд хаашаач гарч чадахгүй гацсан аав хүү хоёр цөхрөл гашуудалд автан чимээгүйхэн сууцгаана. Томми хүүгийнхээ сэтгэлийг багж гисэн засахын тулд нас барсан ээжийнхэн тухай дурсаж юуч болсон байлаа гэсэн хүүгийнхээ дэргэд байж түүний төлөө бүхнийг хийнэ гэж амладаг. Хэсэг хугацааны дараа Остин Морг руу буцаж дахин Жэйн Дог зогсоох сэжүүр хайхыг санал болгон тэд цахилгаан шатнаас гарч явтал утган утаа коридорыг бүрхэж эргэн тойрноо харахад бэрхшээлтэй болж ирнэ. Ингээд тэднийг утаан дунд явж байтал ямар нэгэн үл мэдэгдэх хүч гинэт Томми руу дайрч газарт унгаахад Остин аавыгаа түшиж босгоод хамтдаа Морг руу гүйцэтгэн дотор шорч хаалгыг нь түгжиж авна. Аав хүү хоёрч Жэйн Догийн үхлийн нууцыг заавал тайлахаар шийдэж цогцост хийж байсан задлан шинжилгээгээ үргэлжлүүлэн тархийг нь шинжилж үзэхэд хачирхалтай нь бүсгүйн тархи ямар ч өвчиж гэмтсэн шинжгүй эрүүл харагддаг. Гайхсан тэд тархинаас нь дээж авч бичил дурангаар шинжилж үзээд үнэхээр цочирдон зүйлийг олж мэдэх бөгөөд хэдийгээр бүсгүйн бусад эд эргэтэн ажиллахаагүй болсон байсан ч тархины эсүүд нь одоо ч амьд хөдөлгөөнтэй хിവэр байх нь тэр. Энэ нь Жэйн Дог ямар нэгэн зүйл бүрэн өхүүлэхгүй амьд хിവэр байлгаж байсан гэсэн үг байв. Дараа нь Остин бүсгүйн биеэс олсон даавууны өөдсөн дээрх ромб тоонуудыг дахин нягтлж үзээд энэ тоонууд Библиэл дээрх шулмуудыг цаазсан хэсэгтээ таарч байгааг ойлгоно. Тэд мөн 1663 он гэж бичсэн байгааг олсон Жэйн Доо үнэн хэрэгтээ 17 дугаар зуунд шулам гэж үзэн цаазалж байсан олон эмэгтэйчүүдийн нэг болохыг илтгэдэг. Томми Остинд тухайн үед шулам гэж цаазлагдж байсан ихэнх эмэгтэйчүүд ямар ч гэм хоргүй жирийн эмэгтэйчүүд байсан талаар ярьж тэд ердөөл хэлмэгдүүлэлтийн золиос болсон гэж тайлбарладаг.
Ингээд тэр Жэйн Дод ямар нэгэн эртний зан үйл хийсэн нь түүнийг бүрэн өхүүлэхгүй одоо ч амьд байлгаж байгааг ойлгох ба бүсгүйж өөрийн амсаж тулсан тэр их өвдөлт шаналлын өшөөг бусад хүмүүсээс авч бусдыг гисгэдэг ер бусын сүнслэг хүчтэй болжээ. Гинэт Томигийн биен дээр Жэйн Догийнхтай адилхан шарах илэрхэд Томи ч бүсгүйн өшөө хорслоос зүгтэж чадахгүйгээ ойлгон бүсгүйн цогцсонд ойртож очиод түүнд өөрийнхөө амийг санал болгож оронд нь хүүгэн амьд үлдээхийг цөхрөн гуйдаг. Улмаар Томигийн хамгаал дотор эргэтэн тэсэлгүй өвдөж тэр шалан дээр атрин унах ба Жэйн Догийн шарах гэмтэл Томи руу шилжих зур бүсгүйн бийж буцаад юу ч болоогүй юм шиг идгэж хуучин хэвэндээ ордог. Томи хүүгээсээ өөрийнх нь зовлон эцэслэж өгөхийг гуйхад Остин ч яах ч аргагүй болж аавынхаа хүсэлтийг биелүүлж түүний цээж рүү дүрнэ. Ингээд Томиг амьсгал хураахад тасарсан тогч буцаж ирэн өрөөний гэрэл эргэж асах ба гадаад цагдаагийн машины дохио хангинах сонсогддог. Остин ч тайвшран моргийн өрөөнөөс гарч мөрдөгч шээлтэнд тэднийг дуудахыг сонсон арын хаалган дээр очиод хаалгыг онгойлгоорой гэж хашгирахад мөрдөгчийн дуу гинэтл тасалтан өмнө нь радиогоор яваад байсан өнөөгчхтэй хүүхдийн дуугаар солигдно. Остин юу болоод байгааг ойлгохгүй эргэж хартал аав нь ардан зогсож байх ба түүний нүд яг л Жэйн Догийн шиг булангартсан байдаг. Айж цочирдсан Остин ч арга шухраад тэнцвэрээ алдан шатан дээрээс доошоо унаж амиа алдна. Маргааш өглөө нь мөрдөгч шээлтэнд дислэгч үед хоёр тэднийд ирэх бөгөөд хачирхалтай нь тэд хичнээн хайгаад ч бүрд шүн ямар нэг хүчтэй адар бороо орсон шинж тэмдэг болдоггүй. Шээлтэн байшин доторхыг хэсэг судлаад дислэгч үедэд Жэйн Догийн цогцыг өөр задлан шинжилгээний төв рүү авч явахыг тушаадаг. Ингээд цагдаагийн машин цогцыг авч явах зур цогцос ямар ч хөдөлгөөнгүй байсан боловч гинэт түүний хөлийн хуруу хөдөлж машины радио шажигнан дуугарч өнөөх хачирхалтай хүүхдийн дуу явж байгаагаар кино төгсдөг.